Сайн байна уу? Гэгэн Самаадын сургууль цэцэрлэгийн зөвтөлбөрийн залуу багш нарын зөвлөлөөс зохион явуулж буй Багтаа подкастын эхний дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ дугаарын зочноор Засалбар сургуулийн маань сургуулийн менежер Инг Цэцэг багш маань харилцаж байна. За сануулгачаа ойрд ажил амьдралд нь сонь сайхан юу байна? За сайн байцгаана уу. За ойрд гэх юм бол нөгөө хичээл сургалтын үйл ажиллагаа маань видео үзүүлсэн байна. За яг одоогор бол би маргаашийнхаа хэлэлцүүлэгт бэлдэж байна. За таны хувьд боловсролын салбарт хэдэн жил ажиллаж байгаа вэ? За мөн яг яагаад багш гэдэг мэргэжлийг сонгох болсон талаараа бидэнтэй хэлцэл. За яг боловсролын салбарт 18 дахь жилдээ ажиллаж байна. За яагаад багш мэргэжлийг сонгох болсон бэ гэвэл яг манай яг 10 жилийн дунд сургуулийн багш маань болохоор энэ багшаа мэргэжлийг өглөөрөө багш нь одоо ингэж гарахтаа яг чамд мэргэжлийг өглөөлнө гэдэг нь бид дунд сургуулиас ингэж хэлсэн. Тэгвэл за би бол багшаа одоо ингэж үргэлжлэл болоод мэргэжлийг өглөх юм байна гэдэг утгаар мэргэжлийг сонгосон. Ер нь багшийн нөлөө олсон байх тийм. Тэгтээ шавна. Энд хүн чадна гэсэн юм байна. За анх ингээд залуу багш болоод ажлын байран дээр гарах. За тэгээд анхны ангид ааж орж байхад ихэм төржсэн төрдөг мэдрэмж яадаг да. Тэр мэдрэмжээсээ манай үзэгчд болон бид нар товолцол. Хамгийн анх багш болоод ирэхэд бол үнэхээр сэтгэл догтлол дүүрэн. Яагаад сэтгэл догтлол дүүрэн гэсэн бэлээ би Бооцон сумын ерөнхий боловсролын сургуулийг 2004 онд төгсөөд 2008 онд төлөв сургуульд багшаар ажиллаж ирсэн байхгүй. Тэгээд анх багшаар ингээд хамт ажиллаж байгаа багш нар маань надад хичээл өгчээсэн багш нар байсан учраас тэгээд илүү их ойр дотн их гоё санагдчихсэн. Тэгээд ер нь одоо ингээд үнэхээр ингээд дурсамж бүхэн маань ингээд холбоотой байсан учраас их гоё их хийлэг гоё сэтгэл хөдлөлттэй байсан. Бас том амт хичээл залгаж ирсэн хүмүүстэйгээ мөн Тэр бол үнэхээр гоё мэдрэмж тий. За багшийн хувьд ингээд санаанаас гардаггүй дурсамжууд юм хөгжилтэй зүйлсүүд байдаг штэ. Одоо бид бүгд ингээд залуу багш нар тий залуу багш нарын багш болоод ингээд ажил дээр гарч байхад хөгжилтэй гэх юм уу хөгтэй гэх юм уу айгүй гоё санаанаас гардаггүй нэмдэн дурсамжууд байдаг. Тэндээсээ бид бүхэн тоолцох шээ. Ангийнхантайгаа ер нь анх анги дааж авчаад ангийнхантайгаа адилхан өөрөө залуу багш тэгэл ангийнхантайгаа нууцаар хийдэг байлаа. Тийм урлагуудыг бэлтгэх тэгэл ангидаа ямар уралдаан тэмцээн нэмээд юм зөвхөн ангийнхандаа бид хэдэл мэдчихэж байгаа шүү гэдэг юм амар хоорондоо тийм нууц мүцээ ангид бэлтэж байгаа. Тэгээд гівэнт нөгөө урлагийн хөслөг төр чинь тэрээс презентарс гаргаж ирдэг чинь. Тэгээд үгүй бахан хөгжилтэй зөвлөхлөөр орой их нэг аюул хүмүүс сууж хийдэг. Тэнгүүд заримдаа нь сургуульд цааш тутгачих. Тэнгүүд манай бас нэг санаас гандгуулах болохоор өнөөдөр нэг сургуулийн жижиг ах маань болохоор баскетлаар шууд нэм хийж чаддаггүй. Компьютер удаачдаг. Тэгээ хадгалж амжааг өнөө юм байдаг ч юм уу. Тийм бас системүүд тухайд болдог ус. хадгалахгүй юм уу юм. Гэхдээ тухайд ингээд уур хөрмээр мэдрэмж байгаа. Одоо ингээд эргээ бодохоор амар хөгжилтэй тий. Эргээ бодохоор тий ингээд оройн цаг болсон хараарэ гэж яхад ноогдаад юм хийгээд тэгээ баскетлаа унтраагаа явуулчихлаа гэд боддог хөгжилтэй мэдрэмжэрнээ яг тухайн үед бол тэг дэлбэрмээр мэдрэмж байсан байгаа. Яаж гээл ингээд хичээл хийгээл бас сүлд ингээд бодоод контрол хийсэн. Тэрс юм хийгээл контрол хийсэн. Тэгээд тэгэнгүүт нөгөө багш нар ч гэсэн нэг адилхан тийм зүйл тохиолддог байсан байгаа. Тэр тухайд би нөгөө тэр юуг нь мэдэхгүй байж байгаа л нэг тийжсэн тохиолдол байсан. Гэтэ бас сургууль ганцаараа зориулдаг байсан. Юу аа. Дээрээс нь тэгээ тогоо номдсон. Гэхдээ сургууль ганцаараа цоочлогдох гэхээс 10 жилийн миний нэг юм дурсамж байдаг байхгүй юу? Бас яг нөгөө урлагийн үзлэг, тухайн урлагийн үзлэг бэлтжижсэн баха. Ангийнхантайгаа. Тэгээ нөгөө жижүүр манайх ч сургууль 3 давхар байсан. Тэгээ доод давхарт жижүүр байгаа шүү дээ. Тэгээ дээд давхар бид нар жижүүрт болохоор явцсан гэж мэддэг. Чимээгүй дээгүүр эргүүлэх чимээгүй байж байгаа. Тэгээ доошо буунгууд нь нөгөө хаяа зөөлхөнд хавьд ингээ бэлдээл, бүжгмүжгээ бэлдээл. Би чинь 10 жилдээ амар хөргөн хоргон заяа. Юу болцсон. Тэгээ манай ангийн багш намайг урлагийн үзлэгийн дарга гэж тавьсан заяа. Ингээ амар хөөрөн шүү дээ. Тэгээд урлагийн үзлэг болохоор нөгөө миний нэг хамаг нөгөө хийх ёстой юм гарч ирж байгаа юм чам. Тэгэл ангийнхныгаа тоглуулаад орой уучруулаад юм бэлдээл. Нэг өдөр ногдож нэлийн бэлж гараад ирсэн чинь сургууль цааштай харанхуу хаалгад үчтэй жижүүр байхгүй. Тэгээ ангиараа сургууль юм. Тэгээд манай бүжгийн 8 бүжиг бэлдэж хамтлаг бүжиг бэлдэж 8 хүүхэд. Тэгээд
тухайн үед дуцнууд монтарсан байсан юм уу? Тэр чинь нөгөө хөдөө орон нутгаас 24-ийн тог гэж байгаагүй, 24 насны тог гэж байгаагүй, тог хязгаарлагдчихдаг. Тэгээ орой болцоо утас нэглэх боломжгүй. Тэгэл нөгөө нэг хүүхдүүд чинь нэг давхартаа ингээл бөөнөрөө харахуус оролцдог базарыг айгаал хүлээж байгаа шүү дээ. Тэнгүүд угаасаа нөгөө ирэхгүй байхаар нь эцэг эхчүүд ирээл. Тэгэл цонхны цаас би дийнд байна. Тэгээд чичүүд донтолж гарч явж ирсэн тийм хөвчтэй. 10-аас хол хүүхдүүд байлгүй юм. Тэгэхээр бас хүүхдүүд гинэн зан гарч юм. Тэгээд бүтэж үлддэг байсан. Гэтэ цайлт гэдэг зүйл л дээ. Гэтэ ер нь байхгүй гэхээр бүр баймар санагддаг тийм. Хүүхдийн зүйл зан бас гэсэн хаа. Тийм тусламжууд бас гоё байдаг. Манай багш маань одоо хэрвээ штэ багш мэрэгчлийг ингээд сонгоогүй байсан бол тэгээ одоо ингээд ямар мэрэгч сонгох байсан бэ те? Яг нэг одоо яг яаж ингээд ямар ажил хийгээд ингээд яаж явж байх байсан бэ гэж бодож үзэж байсан уу? Ер нь яг миний мэрэгчлүүд ингээд хүүхдтэй л ажиллах байсан. Одоо хэрвээ одоо өөр ингээд багшлаг байсан бол бас л нэг хүүхдтэй хүүхдийн байгууллага ч юм уу тийм хүүхдтэй ажилдаг нэг тийм салбар байсан. Бас ингээд хүүхд өөр ер нь бол тийм нэг төсөөлөд хандсан л тийм. Тэгээд нөгөө анх нөгөө бас дөнгөж багш болоод ирж байгаа нөгөө багш гэдэг бид нэг ингээд аюул ингээд нөгөө багш болж ингээд тоглоод самбар амар бичдэг тийм байсан. Тэгээд манай нэг зураг зүй технологи багш маань бас тэгжсэн. Багшийн имиж чамд ингээд байдаг. Яаж тэр ингээд сонсон тэгээд би тэгэл өөртөө ингээд яг зад надад тийм байгаа маа. Ингээд бас амар их тийм сэтгэл аваад тэгэл тэрхүүр ингээд хүн багшийн үн хэлж байгаа үг орны үг хүний бол бас тийм бүр мэрэгжилтэн хүртэл мэрэгжилттэй юм байна гэж ойлгочихсон. Энэ бол гэхдээ бас үнэхээр гоё шүү. Тэр багш хүний үгийн хүч, үйлдэлийн хүч, үлгэр дуурайл гэдэг зүйл ямар агуу, ямар хүчтэй, ямар гоё болохыг Хүүхдээс салшгүй холбоотой юм байна манай багш. Тэгэхээр манай багшууд ер нь өөр салбарлаа хөрвий, өөрчлөгдөе ч юм уу тиймэрхүү бодол ер нь төрж ирсэн үү? Одоо яг хөө залуу багш нарын хувьд одоо нийгэм даяараа тийм ингээд ажлын байраа солих, өөр салбарлаа хөрвөх, гадагшаа явах ч юм уу тийм их асуудлууд бас их гараад аж багшаар ажиллахаас шантарч байна гэсэн асуудал бас ер нь ирсэн байгаа гэдэг. Тань ер нь залуу байхдаа ч юм уу энэ зүйлснүүд ер нь ажиглах жишээ тэгж хөрвий гэсэн бодол төрж байсан уу? Нэг тэгж нэг одоо яг таньс ягалтай мэрэгжлийн өөрчлөлт ч юм уу одоо өөр салбараар чинь хэсгүүд ч юм уу ер нь л нэгээс бодож байгаа юм шүү дээ. Тэгэл одоо энэ мэрэгжилтэл бүр ингээл бүр олон ингээл амар сайн одоо ингээл та яа ингээл магистр сурлаа тэгэл ингээл бид одоо ингээл өөрөө л ингээл мэрэгчлэр ингээл хөгжчихсэн л гэж яг тэгж бодож байсан. Дахиад өөр салбар ороод мэрэгжилтэй над тиймээс яг бол хайсаг чинь гэж бол ингээл ингээл сорыг сая цалин үсгээд ялаа тэгээд би нэг асуулт асуумаар санагдлаа. За яг таны хувьд багш болоод за анх ажилд ороод хэдэн төгрөгийн цалин авч ирсэн бэ? Энэ талаараа бас ойлголцоо. Наад ч бас гоё асуулт тийм. За хамгийн анх одоо 2008 онд одоо төрөлх сургуулийн ажлын амьдралын гараа эхлээд 8 сарын 20-нд ингээд ажил зүйн ажилдаа ирж байгаа шүү дээ. Яг тэр үед нэг 7-8 хоногийн ил өдөр бодоод тэгэл цалин мод авчихсан баг. 94,000 төгрөгийн цалин авч ирсэн. За 94 өдрийн одоо нэг баг мөнгө ч гэсэндээ тухайн 2008 оны үед бол бас чамлахааргүй хэмжээний юм. Би гайхчихсан. Тэгэхээр яагаад тэгэхээр би өдөржид юули баг тийм хүн ингэж одоо ингэж би яг юу хийлээ энд 94,000 төгрөг ингэж авч штэ энд цалиндаа таруулж би яг юу хийсэн мэлээ би тухайн үед л амар тэгж бодож гайхчихсан. Тухайн үед надад бол үнэхээр их мөнгө санагдчихсан. Цалин авах мэдрэмж гоё шүү. Цалин авах мэдрэмж. баяа. Одоо багш ингээд одоогийн багш нарын цалин ер нь бол ингээд сая 480 мянгаас ингээд явж байгаа шүү дээ. За 2008 онд 94,000 төгрөгийн анхны цалин гадаа авсан шүү дээ. За тэр үед одоо юу гэдэг тоосны мөнгө төлсөн бол тэр 94,000 сэдэрэн тоосны мөнгө төлж исэн бол тий. За нөгөө хоол хүнсний хэрэглээ тий мах шүүлч гэдэг юм уу тий. Иймэрхүү зүйлсүүд өргөн хэрэглээний барометрал авч исэн бол яг тэдэн төгрөгийн нэг тийшээ зарцуулаад тэдийг нь хувцсан зарцуулаад тэгээд надад цаана нь тичнээ өчнөө төгрөг үлчээлээ гэдэг юм уу. Тиймэрхүү гадаатай яриул бас сонирхолтой байх болов. Яг одоогор л одоогийн канчтай ч 94,000 төгрөг баг сарын тогны мөнгө баг өгөх байгаад байгаа байхгүй юу? Тийм. Бид нь бол торгуулж
чахууд нь бол асуудалтай шүү дээ тий. А тухайд бол зөндөө мөнгөлтөө ингээл тогоо тэгэл бүх ингээл өөрөө одоо нүний бүх ирлээ болчихж байгаа байхгүй. Тэгэл ерөнхийдөө нөгөө миний яг тухайд сарын дунд цалин бол 280 орчим мянган байсан. Тэгэл тэнгуүд бүх нөгөө хуцаа авна тэгэл ингээл өөр шаардлагатай юмнууд аавна. Тэгэл цаана дараагийн сараар хүртэл цалин байж идэг гэсэн шүү дээ. Вау, цалингаас цалингийн хооронд байдаг байлаа. За. Ер нь бол тухайд мөнгө шиг инфляц хэд өндөр биш байсан. Өргөн хэрэглээний бараа материалын үн бас төдийлөн хөргөлт ороогүй байсан үе учраас сонсоход бол амар гой сонсогч байгаа. Нөгөө нэг манай гэр бүлд ер нь манай ээж хичнээн аавга агц нар гэдэг ер нь бол хийгэн дандаа боловсролын салбараар ингэж дамжсан хүмүүс байдаг байхгүй юу. Тэгээд ингээд ер нь бол ингээ анх ярьж байхад одоо хичнээн жоон юм дэ тэгээд авч исэн цалин 120 250 төгрөг 500 төгрөг тэгснээ 10 хэдэн мянган төгрөг болоод амар нэмэгдээд гэдэг юм яар бас сонсчихсан да. Бас тэрийг сонсч байсан байлгүй. Тэгээд нэг ингэ гайхаад байгаа шүү дээ. Сая гарan баг 2 сая шахуулаад 2 сая ингээл хүрэхтэй гүтэй ингээл багш нар өвчний цалин одоо өөр болцсон. Айгуу өндөр болцсон хэрнээ түүнийг дагаад инфляц нь өөрчлөгдсөн. Тухайн үеийн мөнгөний ханшин 15 мянган төгрөгийн цалинтай одоо багш байлаа гэж бодъё л доо. Тэгэхээр тухайн инфляц нь мэдээж 15 мянган төгрөгийн цалин хангалттай хүрээ цаана үлддэг байсан тийм үү. Тэгэхээр л тэр үеийн мөнгөний инфляц бол өргөн хэрэглээний барометрын өмнө маш бага байсан. Гэтэ бас нэг юм яриад тий. Одоо үеийн багш нар бол азтай шүү ингээд ийм өндөр цалин авдаг болсон. Бид нар бол тэтгэн төгрөг авдаг байлаа гэдэг. Гэтэ бас одоо нэг яг инфляцтай бас холбоотой байгаа. Хөнтөө сайхан сая гэж хэлж байгаа боловч ялгаа алгаа. За энэ Жинтэй бэлтгэл бас нэг юу гэдэг вэ? Ягаад гэхээр нөгөө цалингийн шатлал гэж байдаг. Анх намайг ажилд орчихсон шаханы одоо анх ажилд орж байгаа багш нарын цалингийн шатлал. Тэгээд ингээд шатлалтай. Тэнгүү 5 жил 10 жил гэдэг ингээд 5 жил дотор ингээд нэг 10 хүртэл мянган төгрөгийн шатлал нэмээд үнэн цалин нэмдэг гэсэн. Ажилласан ялгаатай. Тийм. Тэнгүүд одоо анхны жилдээ ажиллаж байгаа багш тэнгүүдээ магадгүй 20 хэдэн жил ажилласан багш нар ялгаатай. Шинэ нөгөө бүсгэл сургуулийн цалингийн системээр болохоор одоо нөгөө цалингийн шатлалтай гэж хэлэх юм. Одоо 1 жил ажилласан байсан сая 400 мянга тийм ээ. 20 жил ажилласан байсан ч 15 жил ажилласан байсан ч гэсэн цалингийн шатлалын ажил болсон. Энэ болохоор бас цалингийн бас нэг реформ байна. За, ер нь манай цогцлбарын хувьд дээдлийн хувь буюу 80-90% залуу багш нар ер нь л эзэлдэг тийм үү. Тэгээ залуу багш нартай ажилладаг, журналист нэгэн залуустай ажилладаг сургалтын менежер хүний хувьд давуу тал болон сул талыг таны хэлвэл. Тийм манай сургуулийн багш нарын хувьд бол мэдээч одоо дээдлийн буюу одоо 80-90% залуу багш нар байгаа. Тэгээ залуу багш нартай ажиллахад мэдээж ингээд одоо маш хурдтай яг нэг түрүүн хүлээж авдаг. За магадгүй ямар нэг өөр даалгавар гэж юм тийм ээ. Ямар нэг өөр домогц ажил юм болохоор тэгээд өөр өнцгөөс нь ч юм тийм ээ машин гэдэг илүү сэтгэж ингэж хийдэг даваад байна. За одоо сул тал юм одоо зүгээр шууд хэлээ. хэм бол нэг жаахан шөмжлж жаахан хүлээж авах дург байх гэж. Үнэ. Шөмжл нэг жаахан дург байдаг байх гэж боддтой. Тийм. Хамтарч ажиллаад бол үнээр орон зайтай ирж хүч юм яадаг. За шинэ үеийн залуу багш нартай хандаад үг хэлвэл одоо Монгол улсын гавьяа төгшин гал бодлого хэлсэн гэдэг чинь тийм. Та нөгөө судлагдхууны багш биш нь хүний багш байгаа юм. Тийм. Тэгэхээр бол нөгөө багш гэдэг хүн бол нөгөө зөвхөн одоо тухайн судлагдхуун цагаас ангаад тухайн хүний төлөвшүүлж хүмүүжүүлж ирээдүйний бэлтгэх учраас яг нөгөө хүүхдүүдтэй яг зөв хүн болгож төлөвшүүлэх хүмүүжүүлэх нь яг түүний дэв бэлчин, түүний хүлээлгч нь түүний одоо дагагч нь багасаа ойлгож байна чинь да. Сайн багшийн гар дээр маргаашийн мандаа. За манай Тагтаа подкастын маань ихний дугаар реквестер оролцсон нэгдсэн багш мөн байлаа. За нэгдсэн багш та ажлын өндөр амжилт хүсье. Маш их баярлалаа багшаа.